Өдөр тутмын Бурхны үг. Ариун сүнсний ажил нь хүмүүст үр ашиг хүртээхийн төлөө байдаг. Энэ нь бүхэлдээ хүмүүсийг босгон байгуулахын төлөө юм. Хүмүүст ашиг тусаа өгдөггүй ажил гэж нэгээх нь ч үгүй. Үнэн гүн гүнзгийч бай, өнгөцхөнч бай. Мөн үнэнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн хэв чанар ямар ч бай хамаагүй. Ариун сүнсний хийдэг бүхэн хүмүүст ашиг тустай юм. Гэвч ариун сүнсний ажил шууд хийгдэх боломжгүй. Харин түүнтэй хамтран ажилладаг хүмүүсээр дамжин илэрхийлэгдэх ёстой. Тэгж байж л ариун сүнсний ажил үр дүнтэй болж чадна. Мэдээж ариун сүнс шууд ажиллах үед энэ нь огт холцгүй байдаг. Харин хүний зуучлалыг ашиглах үед хавгийн олон зүйл холилдож ариун сүнсний анхдагч ажил биш болдог. Ийм болохоор үнэн тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Дагалдагчид ариун сүнсний анхдагч санаа зорилгыг биш, харин ариун сүнсний ажил болон хүний туршлага, мэдээллийн хослолыг хүлээн авдаг. Дагалдагчдын хүлээн авч байгаа ариун сүнсний ажлын нэг хэсэг нь зөв байдаг. Ажилчид өөр учраас хүний хүлээн авсан мэдлэг, туршлага ялгаатай байдаг. Ариун сүнсний гэгээрэл болон өдөрдөмжтэй ажилчид өдөрдөмж болон гэгээрэлд үндэслэн улам туршлагажна. Эдгээр туршлага дотор хүний оюун ухаан, туршлага, түнчлэн хүн чанарынх нь оршихуй холилддог ба үүний дараа тэд олж авах ёстой мэдлэг болон ойлголтоо олж авдаг. Энэ бол үнэнийг туусны дараах хүний хэрэгжүүлэлтийн зам юм. Хүмүүсийн туршлага, туулдаг зүйлс өөр учраас энэхүү хэрэгжүүлэлтийн зам нь үргэлж адилхан байдаггүй. Ийм маягаар гэгэрлийг хүлээн авдаг хүмүүс өөр учраас ариун сүнсний ижилхэн гэгэрлээс өөр мэдлэг, хэрэгжүүлэлт урган гардаг. Зарим хүн хэрэгжүүлэх явцдаа жижиг алдаа гаргадаг бол зарим нь томоохон алдаа гаргадаг. Харин зарим нь зөвхөн алдаа л гаргаж байдаг. Яагаад гэвэл хүмүүсийн ойлгох чадвар ялгаатай. Бодит хэв чанарч бас ялгаатай. Зарим хүн номлол сонссныхоо дараа нэг янзаар ойлгодог ба зарим нь үнэнийг сонссныхаа дараа өөрөөр ойлгодог. Зарим хүн ялимгүй гаждаг. Зарим нь үнэний жинхэнэ утга учирыг огтхонч ойлгодоггүй. Тиймээс хүн өөрөө яаж ойлгоно? Бусдыгаа тэгжил залж чиглүүлнэ. Хүний ажил ердөө оршихуйх нь илэрхийлэл учраас энэ нь яг үнэн юм. Үнний талаар зөв ойлголттой хүнээр удирдуулсан хүмүүс ч бас үнний тухай зөв ойлголттой байх болно. Ташаа ойлголттой хүмүүс байсан ч гэсэн бүгдээрээ биш, цөөн хэдэн л алдаа мадагтай байна. Хэрвээ хүн үнний талаар андуу ташаа ойлголттой бол түүнийг дагдаг хүмүүс ч бас эргэлзээгүй алдаа мадагтай байх болно. Энэ хүмүүс жинхэнэ утгаараа алдаа мадагтай байна. Дагалдагчдын үнэнийг ойлгох төвшин ажилчдаас ихээхэн хамаардаг. Мэдээж Бурханаас ирдэг үнэн бол алдаа мадаггүй зөв, туйлын тодорхой байдаг. Гэвч ажилчид бүхэлдээ зөв байдаггүй. Бас тэднийг бүрэн найдвартай гэж хэлж болохгүй. Хэрв ажилчдад үнэнийг хэрэгжүүлэх маш бодиттой арга зам байгаа бол дагалдагчдад бас хэрэгжүүлэлтийн
замтай байх болно. Харин ажилчдад үнэнийг хэрэгжүүлэх арга зам байхгүй. Зөвхөн хоосон сургаалал байдаг бол дагалдагчид ямар ч бодит байдалгүй байна. Дагалдагчдын хэв чанар ба уг чанар нь төрөлхөөс заяагдсан бөгөөд ажилчидтай хамаагүй боловч дагалдагчдын үнэнийг ойлгож Бурхныг мэдэх хэмжээ нь ажилчдаас хамаардаг. Зарим хүний хувьд л ийм байдаг. Ажилчин ямар байна? Удирдаж буй дагалдагчд нь ч тийм байна. Ажилчин өөрийн оршихуйг юу ч үлдээлгүй илэрхийлж байдаг. Өөрийг нь дагдаг хүмүүст тавьдаг шаардлагууд нь түүний хүрхийг хүсэж буй эсвэл хүрч чадах зүйлс юм. Ихэнх ажилчид өөрсдийн хийдэг зүйлд үндэслэн дагалдагчдаа шаардлага тавьдагч дагалдагчдийнх нь огт хүрч чадахгүй зүйл олон байдаг бөгөөд хүний хүрч чадахгүй зүйл оролдолт нь саад болдог.